Цамцгаано их музыкчдийн өглөөний амгалан гадагя. Өнөөдөр 2026 оны 3 сарын 19 пүрэв гараг. За Вашингтон дэсийн хотод өглөөний 11 цаг болж байна. Өнөөдөр би ажлаас чөлөөтэй байгаа учраас ийхүү өглөөний мэдээгээр тавхантай уулзж байна. За мэдээний ихэнд Америкийн дотоодод болж өрнөж байгаа үйл явдлаас зарим нэгэн олонний анхаарал татаж байгаа үйл явдлыг тоомлон хүргэе. Юуны өмнө өчигдрийн манай мэдээгээр мэдээлсэн Монгол улс визийн барьцаатай орны тоонд орсон мэдээллийн мөрөөр бас олон нийтийн дунд баггүй шууган дэгдэж яриа хэлэлцүүлэг болж байна. Тиймээс үүнтэй холбоотой бас сүүлд гарч байгаа зарим нэгэн тодруулга мэдээг хүргье гэж бодож байна. За юуны өмнө өчигдөр гарсан мэдээллийг журмыг маш товчхон дүгнж хэлэхэд энэ журам бол 4 сарын 2-нд хэрэгжиж эхэлж байгаа. За энэхүү журамд бол Монгол улс багтсан. Тиймээс Монгол улсаас Америкийн нэгдсэн улс руу бизнесийн болон аяллаа зорилгоор явж байгаа B1, B2 виз батлагдсан. Визэнд гарахаар болсон хүмүүс барьцаа тавих, байршуулах ийм журам боллоо. За ингээд B1, B2 нь батлагдсан хүмүүс хэдэн долларын барьцаа тавихыг тухайн үед нь консулын ажилтнаа шийдэж барьцааны мөнгийг хэрхэн төлөх заавар, байршуулах заавар өгнө гэсэн ийм төлөвтэй байна. За тиймээс 4 сарын 2-наас хойш визэнд орж байгаа хүмүүс бол үүнийг анхаарал тавих шаардлагатай болсон байна. За үүний мөрөөр гадаад тэргийн яам бас тодорхой байр суурь илэрхийлж эхэлсэн байна. Гадаад тэргийн яамнаас бол Америкийн элчин сайдыг хүлээн авч дуудаж уулзсан тухай. За ингээд энэ гарсан журам нь гинтийн Монгол улсад ашиггүй журам байсан. Үүнийг эргэж харах, зөөлрүүлэх өсөлтийг тавьсан тухай мэдээлж байна. За нөгөөтэйгүр Монголоос Америкт суугаа элчин сайд Батбаяр бол Монгол улсад түрүү хугацаагаар байгаа юм байна. За ингээд элчин сайд Батбаярын хувьд бол үүнийг гинтийн шийдвэр байсан гэсэн зүйлийг ярьлаа. За ингээд элчин сайд Батбаяр элч ЦГМ сайтын сурвалжлагчид ярьсан яриаг та бүхэнд бас сонирхуулъя гэж бодлоо. Би болчих. Би жаахан Монголд түр ирсэн байна уу те? Одоо нэг Америк руу Монгол хүмүүс виз мэдүүлэхэд $15,000 цацсан тийм. 4 сарын 2-ны өдрөөс хэрэгжиж байгаа энэ асуудал байгаа. Бид нэр энэ 4 сарын 2-оос хэрэгжиж байгаа энэ шийдвэр бол гинтийн шийдвэр. Манайхтай бид нартай ярилцаагүй. Ямар нэгэн байдлаар өөрчилсөн тохиролцоогүй, эсвэл сануулаагүй, анхааруулаагүй гараад ирсэн шийдвэр байхгүй. Тэгэхээр бид нар бол яг л ерөнхий мэдээллийн түвшинд байгаа. Зүгээр манай элчин сайдын яамныхан болон энэ гадаад харилцааны яамнах бид нар ажиллаж байгаа. Ажиллах ёстой. Ягаад гэвэл энэ чинь Монгол иргэд Америкийн нэгдсэн улсад чөлөөтэй зорчих эрхтэй, аялах эрхтэй. Тэхийн тулд барьцаа байршуулж байгаа гэж ойлгосон. Одоо өөрөөр хэлбэл виза аялаад буцаж ирээд мөнгө нь буцаад даасан орох юм байна гэдэг. Тэгээ аялын визний асуудал те. Тэрний яаж ийм нөхөрлөө нөгөө Монгол иргэдийг виза хэтрүүлж ийн гэдэг үндслээр виза хэтрүүлж ийн гэдэг чинь зорчих хугацаанаас хэтрээд одоо бидний ярьдаг нэг харалж ийн те. Визаха хугацаа хэтрүүлж ийн гэдэг үндслээрээ тэнд очиод харалсан тодорхой хэмжээгээр тэнд юу гэдэг үлдсэн хүмүүс нийгмийн халамжид хамрагч ийн гэдэг үндслээр одоо Америкийн шин засаг цагаарга тий одоо энэ дэхтэй зөвхөн Монгол зориулж байгаа юм шиг шатраатаагаар аюул олон улсуудыг оруулна гэж ийм юм ярьсан биднэрт. Тэгэхдээ би болон манай элч сайдын манай гадаад харилцааны байр суурь Монгол улс өөрийнхөө иргэдийг хамгаалах ёстой. Иргэдэд чөлөөтэй зорчход бид нэр дэмжлэг үзүүлэх ёстой. Тийм учраас даруйхан бид нэр яриа хэлцээр эхлээд энэ асуудлыг бол одоо зөөлрүүлэх энэ хоёр орны бас нэг харилцааны бас нэг олон зүйлүүд байна да. Тэгээ нэгэн шууд ингэ шийдэж болохгүй шүү дээ. Гадаад орнуудад авч хэрэгжүүлж байгаа бодлогууд нь өөрөө ийм одоо сөрөг хатуу бодлого манай улсад бас тосгол болж байгаа нь харамсмар зүйл. Ягаад гэвэл манай хоёр улсын хувьд чинь бол одоо маш чухал харилцаатай улсууд шүү дээ. Тийм учраас бид нэр бол энийг бол ямар нэгэн аргаар бууруулахын төлөө маш шаргуу ажиллах ёстой. Юуны төлөө бидний хамгийн том тавьж байгаа зорилго бол өөрийнхөө Монгол иргэдийг хамгаалж
аль болохоор бид нэр чөлөөтэй нээлттэй зорчих. Тэр үедээ бид нар визийн нөхцөлийг хөнгөлөх ёстой. Байнга уулзалт болгон дээрээ визийн нөхцөлөө хөнгөл, энд виз олгож байгаа одоо виз гаргах нэг хугацаа байдаг шүү дээ. Нэг мэдээлэл аваад ингээд 2 сар 3 сарын дараа нөгөө цаг авдаг, нөгөө визний нөгөө ярилцах цаг авдаг. Энэ зарчлагын цагаа багасгах гэдгийг шахдаг шүү дээ бид нэр. Тэгээ бид нар шинэ яг тэр болгоныг ингээд бүгдийг ил болгоод хэлээд юу ярьсан тухай та нарт нөгөө нийтэд нээлттэй хэлээд ээж боломжгүй л дээ бас. За ингээд ямар ч тач энэ шийдвэрийг бол Монгол улсын засгийн газрын хувьд гинтийн төсөөлөөгүй арга хэмжээ боллоо гэсэн байр суурьтай байгаа юм байна. Тиймээс Трейд департаментийн зүгээс Монголын засгийн газрын хүсэлтийг хэрхэн хүлээн авч шийдвэрлэхийг одоо бүгдээрээ харах үлдэж байна. Тиймээс үүнтэй холбоотой ямар нэгэн шинжилсэн мэдээ гарсан үед иргэн мэдээлэл олно. Америкийн дотоодод өнөөдөр олонний анхаарал татж байгаа мэдээ бол мэдээж бензиний үн бол асар их өсөж байна. За үндсэндээ 3-7 хоногийн өмнө дай эхлэхээс өмнөхтэй харьцуулахад бол одоо 1 галлон дотомд дор хаяж $1 өссөн ийм байна. За орчны тухайд мөн газрын тосны үн дэлхийн одоо томоохон хөрөнгийн биржүүд дээр өссөн мэдээтэй байна. За тиймээс цаашдаа жирэгчүүдийн хувьд одоо илүү өртөг өндөртэй амьдрах шаардлага үүссэн байна. За өнөөдөр өчигдөр эхэлсэн Сенатын дотоод хэргийн одоо асуудал эрхэлсэн байнгын хороон дээр за дотоод хэргийн одоо сайдад нэг дэвшээд байгаа. За сенатор Марквин Молонийг Сенатын нэгдсэн чуулганд оруулж хэлэлцүүлэхээр санал хурааж улмаар 8-ыг хасах 7 гэсэн саналаар дэмжигдсэн байна. За тиймээс Сенатын нэгдсэн чуулган ойрын өдрүүдэд дотоодыг авлиа хамгаалах яамны сайдыг одоо батламжлах чуулган хийхээр төлөвтэй байна. За ингээд энэхүү чуулганаар дотоод хэргийн сайдыг одоо баталсан хэсэг мэдээллийг бас иргэн мэдээлэх боллоо. За энэ мэдээг бол манай 7 хоногийн том мэдээгээр бас тодорхой мэдээлсэн байгаа. За нөгөөтэйгүр Америкийн дотоодод бол одоо бензин шатхууны үн өссөн, эрчим хүчний үн өсөж байна. За энэ бол мэдээж Иранд болж өрнөж байгаа дайны эжентэй холбоотой. Тиймээс Иранд болж байгаа үйл явдлыг маш товчхон одоо үйл явдлуудыг ерөнхий том зургаар нь бас томилон хүргье гэсэн бодолтой байна. За өнөөдөр өглөө Америкийн Батлан хамгаалах яамны сайд FedEx-д хэвлэлийн баггуул хийлээ. За өчигдрийн тухайд үүнтэй холбоотой олонний анхаарлыг татж байсан мэдээ бол Америкийн засгийн газар Конгрессоос нийтдээ $200 тэрбум одоо нэмэлт санхүүжилтийг Ираны дайнд зориулан одоо хүсэмжилсэн хүсэлт гаргасан тухай мэдээ байсан. За тэгвэл өнөөдөр Батлан хамгаалахын сайд FedEx-д энэхүү мэдээллийг баталгаажуулж за Пентагон бол Конгрессоос $200 тэрбум одоо нэмэлт санхүүжилт хүсэж байгаа тухайга баталгаажууллаа. За үүнийг бол өргөн утгаар нь харуул Трампын засгийн газар бол үндсэндээ одоо зэлтрийн гацаанд орсон. За эндээс одоо гарч болохгүй, байж болохгүй нөхцөл байдал одоо үүссэн гэдэг ийм одоо ойлголтыг бол төрүүлэхэр байгаа. Америкийн засгийн газар Пентагоны хувьд ямар нэгэн одоо алсыг харсан бодолгүй шууд одоо Израильтай хамтарч Иранд цохилдог гэсэн. За ингээд Ираны үзүүлэх одоо арга хэмжээ, тарихад тактик улмаар бүс нутаг болон дэлхийд дахинд үүсч болох нөхцөл байдлыг одоо нарийн тооцоог нь улмаас за Трампын хувьд өнөөдрийн байдлаар маш хүнд байдалд орсон гэдэг нь тодорхой байна. За бид бүхэн мэдэж байгаа Америк нэгдсэн улс бол одоо Афганистанд одоо бараг 20 жил байлдаад за талибанчуудыг буцаж одоо төрийн эрхийн тавиад гарч байсан. За Иран улсыг бол одоо Афганистантай харьцуулах ямар ч боломж байхгүй. Иран улс бол Афганистаныг бодвол маш том үндэстэн улмаар цэрэг зэвсгийн хувьд дэлхийд дээгүүр ордог. За 90 сая хүнтэй маш удаан бэлтгэгдсэн технологийн хувьд бас маш муугүй. За цэгийн технологийн хувьд бол одоо бас дэлхийд дээгүүр хэрэгдэж байгаа. Тэрч байтугай Оросын дайныг бол одоо дроноор санхүүжүүлж хангаж байгаа зэрэг. Афганистантай харьцуулахад маш одоо цэрэг зэвсгийн хувьд дэвшингүй ийм улс орно. За тиймээс агаараас цохилт өгөөд булангийн орнуудад одоо чиглэсэн Ираны одоо занал хийлэл хуучин дроны тогтолгоог зогсоож чадахгүй нь ойлгомжтой болсон учраас одоогийн Трампын хувьд бол одоо явган цэрэг оруулах эсэх одоо асуудал дээр тулж ирсэн байна. За гэтэл явган цэрэг оруулах саналыг бол мэдээж сонгогчид бол одоо дэмжихгүй.
За нэг ялангуяа сонгуулийн жил бол Трампын хувьд одоо нүдрүүгээ хуруугаа хийсэнтэй адилхан ийм алхам болгон тодорхой байгаа. За гэвч харамсалтай нь Трампын хувьд бол одоо Ираныг инхүү нойрноос нь сэрээч буцаж одоо зэрэгээ татах ямар ч боломжгүй болсон. За энэ бол дэлхийд нэгдүгээрт ордог гэх одоо Америкийн армийг одоо доромжуулсан, дэлхийд Америкийн армийг одоо нэр үндийг унгаасан үйлдэл болно. За нөгөөтэйгүр Иран улс одоо Америкийг гаргасан дөрөөд хөрш зэрэгэлдээ орнуудаа бол одоо амар зүй үзүүлэхгүй. За байнгын нотолгоо хийх нь одоо ойлгомжтой болчлоо. За нөгөөтэйгүр Америкийн одоо түнш болонгийн орнуудын зүгээс хийж байгаа шахалт. За Арабын нэгдсэн Эмират, Кувейт, Катар зэрэг орнууд бол одоо Америкийн эзэн улсыг Ираны зүгээс ирж байгаа. За эдгээр орнуудын одоо дэд бүтэц эрчим хүчний салбарт хийж байгаа зохилтыг одоо зогсоохыг шаардж байгаа мэдээлэлүүд байна. За Америк бол одоо гадаад түншүүдтэй байгуулдаг нэг гэрээ бол одоо тэдгээрийг цөмийн зэвсгийн хувьд, за мөн одоо цэрэг зэвсгийн хувьд батлан даах, аюулгүй байдлыг хангах гэсэн ийм одоо харилцан гэрээтэй байдаг. За тэгвэл ийхүү дэлхийн дахлын нүдэн дээр одоо Арабын нэгдсэн Эмират, за Ираны хөрш зэрэгэлдээ одоо түншүүдээ арын толгоос хамгаалж чадахгүй ийм нөхцөл байдалд бол орсон байна. За 3 дугаарт бол одоо хормозын хоолой бол үндсэндээ дэлхийн нийтийг одоо эрчим хүчний хямрал руу хөтөлж байна. Өнөөдөр өглөөний байдлаар нэг баррел нефтийн үн үндсэндээ одоо $110 орчим дээр одоо хэлбэлзэж байна. За нэг ялангуяа одоо Европын орнуудын хувьд нөхцөл байдал маш хүндэрсэн байна. За мөн хормозын хоолойгоор одоо газрын тосны нөөцөө авдаг Азийн орнууд, тэр тусмаа Япон, Солонгос зэрэг орнуудын хувьд одоо яахаа мэдэхгүй сандарч байгаа мэдээлүүд байна. За өмнө Солонгосын хувьд тухайлбал одоо Орос улсаас нефть авах тухай ярилцаж эхэлсэн тухай мэдээллийг өнөөдөр Аль Жазираар мэдээлж байгаа. За өмнө Солонгос бол бид бүхэн мэдж байгаа 2022 онд одоо Оросын албаны улс Украинд дай эхлүүлсний дараагаар одоо Оросын тосыг авахаа болсон байсан бол за ийхүү хормозын хоолой одоо саадсантай холбоотойгоор Оросоос дахин одоо тос авахаар ярилцаж эхэлж байгаа тухай мэдээлэл байна. За дээргүүлсэн сонгуулийн жил бол ийхүү Америкийн дотоодод одоо эрчим хүчний үн өсөж, инфляцийн түвшин одоо нэмэгдэж, за ард иргэдийн амьдралд нөлөөсөн нөхцөлд сонгуулийн одоо хувьд GOP нам бол одоо маш хүнд байдалд орхон тодорхой. Улмаар Конгрессийн хоёр танхимд одоо арчилсан нам ялсан нөхцөлд Трампын одоо хувь зүй бас бүрхэг эргэл зүйтэй бас үлдэхэр байгаа. За тиймээс Трампын хувьд ийм одоо олон хүчин зүйлсийн улмаас Иранд эхлүүлсэн одоо ажиллагаа дуусгана гэсэн байр суурийг илэрхийллээ. За нөгөөтэйгүр одоо газрын тосны хямрал үүсэж байгаатай холбоотойгоор Америкийн нэгдсэн улсын зүгээс Оросын албаны улсын одоо газрын тосонд тавиад байсан хоригоо түр хугацаагаар цуцлаад байгаа. За нэгэнт Оросын албаны улсад тавьсан Америкийн хориг цуцлагдсантай холбоотойгоор дэлхийн бусад улс орнууд томоохон зах зээлүүд үндсэндээ Оросын газрын тосыг одоо сонирхож авч эхэлж байгаа тухай мэдээ байна. За тиймээс үндсэндээ Ираны дайнаас хамгийн том хожигч нь бол одоо Оросын албаны улс болж байгаа. За Оросын албаны улс бол одоо газрын түүхий тоос борлуулсан орлогоос өдөр тутам одоо $150 сая орчим наад захнууд олж байгаа тухай бас мэдээ байгаа. За тиймээс энэхүү одоо дайны улмаас Оросын албаны улсын хувьд одоо эдийн засгийн хувьд, цэрэг зэвсгийн хувьд дахин одоо сэргсэн нөхцөлд Украинд явуулж байгаа дайны нөхцөл байдал одоо тун хүндрэх ийм төлөвтэй байна. За иймэж улмаас Украин болон одоо Европын холбооны орнууд Америкийн нэгдсэн улсын явуулж байгаа бодлогод одоо ихээхэн шүүмжлэлтэй хандаж байгаа мэдээлэл байна. За ямар ч тач эдгээр одоо дотоод болон одоо гадаад хүчин зүйлсийн улмаас Трампын засгийн газар Ираны асуудлыг одоо хэрхэн шийдэх вэ гэдэг хүндхэн одоо ярвигтэй асуудал унсан байна. За тиймээс Трампын хувьд нэг бол Ираныг одоо бүр мөсөн одоо буулгаж явах. Үгүй бол Иран улсад одоо бууж өгöd гарах гэсэн ийм хоёрхан сонголтын юм бол ирж байна. За үүний учир бол Иран улс Америкийн нэгдсэн улстай ямар нэгэн яриа хэлэлцээр хийхгүй гэж мэдэгдсэн байгаа. Иран улсын хувьд ямар нэгэн яриа хэлэлцээр ширээн суухгүй. За Иран улс руу одоо гадаадын этгээд халдан довтолсон нөхцөлд юу болдгийг одоо үзүүлнэ гэсэн ийм байр суурьтай байгаа. За тиймээс Америкийн засгийн газар хэдийгээр одоо стратегийн хувьд Иранд ялагдж байгаа боловч за мэдээж цэрэг зэвсгийн хувьд бууж өгөх сонирхолгүй байгаа нь ойлгомжтой. Тиймээс Иранд эхлүүлсэн ажлаа ийхүү дуусгах гэсэн байр суурийг илэрхийлж, улмаар Конгрессоос $200 тэрбум
нэмэлт санхүүжилтийг хүссэн тухай мэдээ байна. За мөн сүүлийн хэдэн өдрийн дотор олонний анхаарлыг татаж байгаа нэг үйл явдал бол дотоодын аливаа хамгаалахын яамны санхүүжилтгүй суулж байгаа асуудал. За үүний улмаас онгоцны буудлуудын ачаалал хэрэгс хэтэрсэн тухай мэдээлэл байна. За онгоцны буудлуудын TSA-гийн ажилчид ажилдаа ирэхгүй байгаа. За үүний улмаас дамжин өнгөрүүлэх цэгүүдийг хааж байгаа улмаас ийхүү ачаалал хүндэрч нөхцөл байдал төвөгтэй байна. За тиймээс энэ байдал цаашдаа үргэлжилсэн нөхцөлд магадгүй жижиг буудлуудыг хаах ийм л асуудлыг ярьж эхэлсэн байна. За тиймээс энэ 7 хоногт арчилсан нам цагаан ордны хооронд айсын үйл ажиллагаатай холбоотой ямар нэгэн тохиролцоо хийгдгээс их асуудал мөн нээлттэй үлдэж байна. За ингээд Пүрэв гарагийн товчхон мэдээллийг хүргэлээ. За энэ 7 хоногт болж өнгөрч байгаа энэ мэтийн бусад асуудлыг энэ 7 хоногийн том мэдээгээр эргэн мэдээлэх болно. Анхаарлаа хандуулсан үзэгчдэд баярлалаа. Дараагийн мэдээгээр удахгүй уулзъя.